Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг ариун өршөөнгүй бидний Бурхан амен. Бурхан танаас хол байж гэм нүгэл дотор байсан биднийг хормоо үйлсээсээ болж Бурханы дайсан болж Бурханы уур хилэн шүүлтийг авах ёстой байсан биднийг эзэн та өрөвдөж тэр агуу хайр өршөөлөөрөө биднийг аврахын төлөө эзэн Есүсийг та дэлхий рүү илгээж бидний амсах ёстой хараал шийтгэлийг эзэн Есүс өмнөөс мань намсаж загалмай дээр үхэж урсгасан үнэтэй цараа бидний нүгэл хилэнцгийг мөнхөд уучилж дахиж хараал шийтгэлийг авах шаардлагагүй болгож биднийг ямар ч гавьяа байгуулаагүй байхад аварсан тэр агуу нэгүсэл тань талархаж байна. Энэ цаг мөчид эзэн таны үнэтэй цар аврагдсан бид өхөн эзний өмнө хамтдаа цуглаад таны тэр агуу хайр нэгүслийг магтан дуулж таны үгнээс суралцж эзний хамт байдаг энэ ариун нөхөрлөлд нөхөрлж байгаадаа талархаж байна. Энэ цаг мөчид эзэн ариун сүнс таныг бидэнтэй хамт байгаа гэдэгт итгэж байна. Та хүн тус бүрийг ажиглаж өөрийнхөө өршөөлийн мутраараа түшин тулж бид нар Бурханы хүсэл алдрын төлөө бас эзэн таны алдрын төлөө амьдрахад та өөрийнхөө үгээр бид нарыг бат өх босгон байгуулж өгнө. Үлдсэн амьдралаа Бурханы алдрын төлөө амьдрахад та биднийг удирдаарай. Энэ дэлхийн ертөнц өдрийнх тусам самуурч гэм нүглээр дүүрч нэг өдрийн дотор юу ч болж магадгүй үнэхээр аимшигтай болж байна. Энэ дотор амьдарж байгаа бид өхөн Бурхан таны нэгүсэл тусламж байхгүй бол энэ хормоо ертөнцийг ялаад гарч чадахгүй. Та бидэнд өөрийнхөө үг мэрэгүү ухаан ариун сүнснийхээ хүч чадлаар бид нарыг улам илүү дүүргэж бид нар Бурханы хүүхдийн хувьд ичих зүйлгүй амьдрахад та биднийг удирдах өгнө. Орон дээр байгаа манай чуулган, дэлхийд даяар байгаа манай чуулган хэцүү хүнд нөхцөл байдал дотор итгэлээс ахиж сайн мэдээд харааж байгаа бүхий л ахан дүүстэй Бурхан таны үг нэгүсэл ариун сүнсний хүч чадал хамт байж эзэн таны сайн мэдээ хүчтэйгээр тунгаглаж олон хүний сүнс аврагдах агуу ажлыг та явуулаарай. Цаг үе болгонд бидэнд хэрэгтэй үгийг өгч бидний явах ёстой замыг заадаг эзэн минь. Одоо ч гэсэн та бидэнд илчлэхийг хүсэж байгаа үслээ үгээ өөрийнхөө ариун хүслийг бидэнд ухааруулж бид нэр тэрийг үйлдэх гэсэн зүрх сэтгэлтэй болгож өгөөрэй. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.
Ийм урдан дууссан юм уу? Яг сайхан сонсч байхад дуусчлаа. За баярлаа. Бүгд Библиэс олж харъя. Ром 11 Ром 11-ийн 35-аас 12-ийн 2 хүртэл уншина. Ром 11-ийн 35-аас 35-36-ыг би уншия. Харин 12-ийн 1-2-ыг хамтдаа уншия. 11-ийн 35. Хэн өөртөө эргүүлж төлөвлөхөр түүнд урьдчилж өгсөн бай. Учир нь түүнээс түүгээр түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үрд байх болтугай. Амен. Иймд ах дүү нараа, Бурхны өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн гуй. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай амьд ариун тахил болгож өрөг. Ингэх нь та нарын сүнслэг мөргөл мөн. Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санаагаа шинчилж өөрчлөгдөх тун. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно. За баярлалаа. За би Испани хаврын нарт яваад ирсэн. Онгоцоор 14 цаг явсан. Нэлээд хоол юм байлээ. Солонгосоос Нью-Йорк, Вашингтон явахтай адилхан цаг зарцуулж байлаа. Испанд манай чуулган 19 байдаг. Сайн мэдээ үнэхээр идэвхтэйгээр тарагдж байгаа. Энэ удаагийн хаврын семинарт нийт оролцсон хүмүүсийн тоо 1100 орчим байсан. Би одоогоос 7 жилийн өмнө Испанд очиод зуны семинар хийж байсан. Мадридэд нэг байр дүүрээсэлж хагаад цуглаад хийсэн. Тухайд бол одоо том барилга ховор байсан. Тийм учраас гадаа том асар барьж хагаад цуглаж хагаад хийж байсан. Жохон төвөгтэй байсан. Испанд манай чуулган олон байдаг. Мөн аврагцсан ахын дүүс ч гэсэн олон байгаа. Бас сайн мэдээ тарах хүмүүс ч олон байгаа. За тэгээд зуны семинар хийх ёстой. Тэгээд зуны цугларалтын байр ямар ч исэн одоо бий болгоё гэд барилга шууд худалдаж авъя гэж нэлээд хөөцөлдсөн. Гэхдээ яг тохиромжтой барилга олдохгүйсэн. Тэгж байгаад нэг газар худалдаж аваад зуны семинарын байрыгээд 1 сая еврогоор нэг байр газар худалдаж авсан. Гэхдээ тэр газар бас хангалтгүй байсан. Ойролцоо нь бас нэг газар авах гээд хайгаад явж байтал их гоё барилга гарч ирсэн. За үнэхээр сайн барьсан барилга байсан. Ер нь том арга хэмжээ зохион байгуулдаг гантик чулуугаар барьсан их сайн барилга байсан. Тэр барилгын эзэн гинт өөд болсон гинэ. Тэгээд хүүхдүүд нь тэрийг зараад мөнгийг нь хувааж авах гээд зар тавьсан байсан. Тэрийг бид нэр хараад их боломжгүй худалдаад авчихсан. Барилга нь бол үнэхээр чанартай болохоор айхтар засаад их юм байхгүй. За тийм тэгээд одоо семинаруудыг хийнэ. Бас 19 чуулганаас ирэх учраас нэг дор бүгд зэрэг хийж авах хэцүү юм байлаа. Тийм учраас 2 ээлж болж хуваагдаж ийнэ гэсэн. За энэ удаа манай Солонгосоос сайн мэдээний баг гээд 14 хүн очсон. Олон хүмүүс ирсэн. Тэгээд энэ удаагийн хаврын семинар нэгүслэр дүрэн сайхан болж дууссан. Ер нь Испани хүмүүс их цайлган хүмүүс юм шиг үлээ. Европын бусад орнуудыг бодвол
их цайлгүй хүмүүс гэж мэдрэгдсэн. Тийм учраас сайн мэдээг сайн тараагдж байгаа. Европт манай чуулган олон байгаа. Гэхдээ Испани чуулган тэр дундаас хамгийн идэвхтэйгээр сайн мэдээ тарааж байгаа. Бас олон хүмүүс аврагдах ажил явагдаж байгаа болов уу гэж бодож байна. Үнэхээр их талархаж байна. За бид нэр дэлхийн олон газар энэ төгсгөлийн үед сайн мэдээ тараах гад нэг сэтгэлтэй болж хүчээ нэгтгэн хөдөлмөрлөж байгаа. Олон хүн аврагдаж байгаа. Бурхны ажил тасралтгүй явагдаж байна. Та бүхэн бас бүгдээрээ мэдж байгаа. Ойрох Торонтод болж байгаа энэ дан уул нь одоо яг зогсох гэж байсан. Гэхдээ бас их төвөгтэй нэг л болж өгөхгүй байх шиг байна. Уул нь одоо энэ дан хурдан зогсоод жоохон цаг үе 50 амгалан болоод жоохон одоо намжих хэрэгтэй байна. Ойрох Торонтод дан болох юм бол тэндээ болоод дуусчдаггүй. Дэлхийн эдийн засаг тэрнээс болж савладаг. Та бүхэн мэдж байгаах. Гэхдээ энэ удахгүй зогсох байхаа. Данаас болоод хэдэн мянган хүн амь өргөччихэд байгаа. Дан хурдан зогсоод дэлхийн эдийн засаг жигсэн жоохон доктортой болоод доктортой болж ич бид нэр сайн мэдээ тараахад айхтар саадтай учрахгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ нэг баттай зүйлийг хэлэхэд энэ удаагийн дан бол өмнөх дайнуудаас өөр. Энэ дан бол Библиэр гарч байгаа сүүлчийн дайны трейлер оршил гэж ойлгож болно. За энэ дан бол Христэд итгэж хүмүүсийг ухаан сэргийг бай гэж хэлж байгаа дохион болов гэж бодож байна. Есүс түнчлэн та нар энэ бүхнийг хараад үүдэн дээр чинь хүний хүү ойрхон байгааг бас мэдэгтэн гэсэн. Эзэн дахин ирэхээс өмнө шинж тэмдгүүд илэрнэ гэсэн тэр дотор дайны талаар гардаг. Энэ бүхнийг хараад эзэн үүдэн дээр ойрхон ирсэн байгаа гэдгийг мэдэгтэн гэсэн. За биднэрт ингэж төрүүлж хэлсэн. За тэгэхээр бид нэр иймэрхүү зүйлсүүдийг болж байгааг хараад эзэн дахин ирэх үе тун ойрхон болчихсон байгаа юм байна. Одоо энэ ойрох Торонтод болж байгаа дан бол сүүлчийн дайны оршил гэж та бүхэн ойлгоход болно. Кинон дуртай пенүүдтэй зориулж трейлер гаргадаг те. За трейлер гаргаж байгаа шалтгаан нь киноны нээлтийн өдөр ойртож байна гэсэн үг. За тэгэхээр энэ дан бол энэ дайны трейлер оршиллоо гэж хэлэхэд болно. Дан бол газар бол Эден цэцэрлэг анх эхэлж байсан, бий болж байсан. Дэлхийн одоо төвцөг Ирак, Иран, Израиль за тэр улсуудын байгаа газар бол эртний Эден цэцэрлэг байсан газар. Эден цэцэрлэгийн бүх ургамал модод газар доор гинт булагдсан үгийн дагуу тэндээс одоо асар их хэмжээний нефт олборлож байгаа. Тэр газар бол яалтчгүй дэлхийн эдийн засагтай шууд холбоотой байдаг газар. Бас Бурхны сонгосон Израиль улс тэнд байдаг. Еврейчүүд Бурхны илгээсэн Мессаг эсэргүүцэж загалмай дээр алсан төлөөс олгож Бурхан Израильчүүдийг дэлхийд даяар тарааж бутраагаад 2000 жилийн хугацаанд очсон газар болгонд нь өгөж өргөдүүлсэн. Дэлхийн 2 дугаар дайны үед хэдхэн жилийн дотор 6 сая хүн амь өргөцсөн. Еврейчүүд чиг өрөвдөлтөд төвхтэй улс өөр байхгүй хаа. Яагаад гэсэн бэ? Христийг эсэргүүцсэн гинүүл нь юу болохыг тэдэнд одоо харуулах гэж ингэсэн байна. За хэрвээ энэ улс үрд сүрчих юм бол Бурхны ард түмэн сүрлээ. Бурхан байхгүй гэж хүмүүс хэлэх учраас Изекиэл 38 дээр Израильчүүдийг дахин эх оронд нь аваачаад хүчрхэг ус болгоно гэсэн. Энэ нь Израильчүүдийн төлөө биш, харин тэр Израильчуудаас болж бузардсан Бурхан өөрийнхөө ариун нэрийг сэргээхийн тулд юм а гэсэн. Израильчууд Бурханы нэгүслийг эсэргүүцснээсээ болж аимшигтайгаар харагдсан ч
Бурхан өөрийгөө үхээгүй гэдгийг харуулах гэж Израильчуудыг Бурхан сэргээж 1948 оны 5 сарын 14-нд дахиад Израильчуудыг эх оронд нь цуглуулад хүчрхэг улсуудыг Израильчуудаар даруулад газар нутгийг нь тэдэнд эргүүлж өгсөн байна. За Израильд байгаа еврейчүүдийн тоо саяхныг хүртэл 6 сая байсан. Одоо нэг 8 сая орчим болсон баха да. Манай улсын нийслэлд байдаг хүн амын тоонд ч хүрэхгүй байгаач. Хамаагүй цөөхөн. Гэхдээ эргэн тойронд нь байгаа Арабын улсууд муслимчууд гэдэг те. Тэд бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс. Израильчуудын өн эрдний дайсан. Маш эрднээс агуулна энэ улсууд хоорондоо дайцсан. Лидер байгаа нийт еврейчүүд бүгд цугласан ч 20 сая хүрэхгүй баха. Израильд 6 сая еврей хүн, Америкт 6 сая еврей хүн. За тэгээд бусад улсуудад байгаа еврейчүүдийн нийт тоо 6 сая. За тэгээд бүгд нийлэх юм бол нэг 18 сая болох байх. Яг өнгөрсөн хугацаанд тоон нэмэгдсэн ч гэсэн 20 сая арай хүрэхгүй баха. Манай улсын нийслэлд байдаг хүмүүсийн тоонд ч хүрэхэрэг байгаач. Харин энэ арабчуудын хүч чадал, муслимчуудын хүч чадал бол асар их. Дэлхийд нийтдээ исламын шашинтай 50 гаруй улсууд байгаа. Бүгд израильчуудыг үгүй хийх гээл эх орноос нь хөөхгүй л өнгөрсөн хугацаанд хэд хэд удаа дайн хийсэн те. Израильчууд тусгаар тогтнонгууд ойролт орнодын 1-р дайн, 2-р дайн, 3-р дайн, 4-р дайн болж байсан. Энэ дайнуудад израильчууд дандаа ил тавуу ялсан. Арабчууд, муслимчууд уул нь одоо дор нь л дарахаар байгааз. Гэхдээ л израильчууд дай ихээр дандаа ялчаад байдаг. Тийм учраас дэлхийн нийтээр гайхдаг. Израилийг оролдож болохгүй. Яагаад вэ? Яагаад гэвэл Бурхан амьд байгаа гэдгийг нотлохоо учраас израильчууд дахиад мөхөх юм бол хүмүүс Бурхан үгсэн гэж ярих болно. Тийм учраас израильчууд мөхнө гэсэн, израильчууд дахин сэргэж чадахгүй гэсэн, Бурхан байхгүй гэж хэлж байсан энэ муслимын шашинтай хүмүүсийн үжил бол хизэж биелэхгүй. Тийм учраас израильчууд дахиж хизэж мөхгүй. Израильчууд дахин сэргэсийн дараа гэрэл болгож өдрөөр нарыг шөнөөр нар болон ододыг зайрлагаар тогтоосон давлгааг нь хүрчгэнтэл далайг худгадаг эзэн ингэж айлдаж байна. За энэ байгалийн тогтолцоо, байгалийн хууль үгүй болно гэдэг чинь энэ дэлхий дээрх амьдрал үгүй болно гэсэн үг. Энэ дэлхий дээрх түүх үгүй болсон цагт л Израиль үгүй болно. Тэрнээс нааш энэ израильчууд дахин үгүй болохгүй, мөхөхгүй гэсэн үг. За тэгэхээр нэг зүйлийг баттай хэлэхэд хойштоо ямар ч ус Израильтай дайдаж чадахгүй, дайдсан ч ялч чадахгүй. Израильтай дайдна гэдэг чинь шууд тэр Бурхантай дайдаж байна гэсэн үг. Израилийг Бурхан сэргээсэн шүү дээ. Тэгэхээр Израилийг дарж чадна гэдэг чинь Бурханыг тийм ээ үгүйсгэж чадна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр Израильтай дайдна гэдэг чинь Бурхантай шууд өөртөө дайдна гэсэн үг. Бурхантай дайтад тэмцэлдээд ялах хүн байгаа юу? За ойролт орондод Израильтай тэмцэлдэж байгаа, дайдаж байгаа энэ исламын шашинтай улсууд за бас израильчууд бол Бурханы сонгосон ард түмэн. Бас израильчуудын ард талд Америк байгаа. Америк бол дэлхийн хамгийн хүчирхэг орн, мөн Христийн шашинтай улс. Муслимчуудын ард Хятад байгаа. Бас түүнээс илүү хүчтэй Орос байгаа. Орос бол одоо коммунизмыг санаачлагч улс. Бас бурхангүй үзэлтэн. Бурхангүй үзэлтнүүд байдаг.
Одоо яг хуу энэ дайнд Оросууд чимээгүй байгаа гэсэн Иран руу байнгын дайны мэдээллийг явуулаад холбоотой байгаа. За энэ дан дуусах юм бол Библиэр гарч байгаа сүүлчийн дан Изекэл 38 дээр гардаг нөгөө Рош гэдэг чинь Оростэй. Оросууд Израиль руу дайрах үед хамт яг орнуудынхын нэр Библиэр гардаг. Хамгийн эхэлж дэмжих орн нь бол Иран юм. Перс. За Библиэлд бол Перс гэж гардаг. Иран Пахлевиг одоо хаанчилж байх үед Америкийг дэмждэг улс байсан. Америкийг дэмждэг байжгаад Иранд исламын шашны хувьсгал гарсан. Тэрнээс хойш Америкийн эсрэг улс болчихсон. Тэгэд энэ муслимын шашинтай хүмүүс асар их хүчтэй болсон. Одоо ч гэсэн ерөнхийлөгчөөс илүү энэ муслимын шашны удирдагч нь нөлөө бүхий байдаг. За энэ удирдагч нь бол хамаагүй илүү хүчтэй байдаг. За харин бурхны ард түмний ард бол Америк байгаа. За харин муслимын шашинтай улсуудын ардтал Орос байгаа. Энэ төгсгөлийн дан болох юм бол Израилийг эсэргүүцэж байгаа улсууд бүгдээрээ сүрнэ. Тэгээд сүүлчийн төгсгөлийн дан болно. Энэ данд аль нэг нь ялж ялагдахгүй. Энэ бол дэлхийг шүүх дан. Изекэл 18, Захари 14 илчлэл ном дээр энэ даны талаар гарч байгаа. За энийг ингээд хараад ах юм бол эзэн дахин ирэх үеийн ойрхон болчихсон гэдэг бол яалтчгүй баттай. Кино пенүүдэд зориулаад трейлерыг нь үзүүлдэг те. Трейлерыг нь үзүүлээл дуусчдаг лөө. Трейлер бол ерөөсөө киног амтлуулж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр трейлерыг нь үзэх юм бол киногоо хурдан үзэх юмсан гэсэн сэтэл төрдөг. За тэгэхээр энэ бол яалтчгүй оршилноо трейлер нь. Тэгэхээр тун удахгүй төгсгөлийн дан болно. Та бүхэн төгсгөлийн даныг үзмээр байгаа мó? Тэрийг үзээд иж болохгүй шүү дээ, үзэж болохгүй. Есүс төгсгөлийн данаас өмнө агаар мандалд ирнэ. За бид бүхэн агаар мандалд ирэх эзнийг хүлээгээд амьдарч байгаа. Бид нарын сүүлчийн Бурхан биднийг энэ сүүлчийн уур хилэнгээсээ аврахаар ирнэ гэсэн. Эзэн дахин ирэх юм бол өгсөн хүн сүнслэг биетэй болж дахин амьлна. Харин амьд хүн нүд өрөмхийн зур өөрчлөгдөж эзэнтэй тэнгэрт уулзнаа гэсэн. Библиэлд ийм үг олон гарч байгаа. 1-р Тесалоник 4-ийн 16 дээр дэлгэрэнгүй гардаг. Бид бол Энох шиг. Энохыг Бурхан үерээс өмнө амьдаар нь дагуулад явсан. Галаар энэ дэлхийг шүүхээс өмнө Христэд итгэгчдийг Бурхан өөрчилж байгаад Энох шиг амьдаар нь дагуулад аваад явчихна. Бид амьдаараа эзэнтэй уулзах цаг үед амьдарч байна. За үнийг бол баттай гэдэгт би итгэдэг. Тэр өдрөө бүгдээрээ хүсэн тэмүүлж яах ёстой вэ? Эзэнтэй уулзах бэлтгэлээ хийх хэрэгтэй үстэй. Тэгэхээр хойшд болох үйл явдлыг бүгдээрээ Библиэр дамжуулан дэлгэрэнгүй суралцаж эзнийгээ өсөн тэмүүлж эзнийгээ хүлээж Христэд итгэгч хүний дайтай бүгдээрээ итгэлээрээ зөв амьдрах хэрэгтэй болов гэж бодож байна. За саяны унссан үгнээсээ бүгдээрээ сурыг. Ром 11:35. Ром 11:35 дахиад уншия. Хэн өөртөө эргүүлж төлөөлөхээр түүнд урьдчилж өгсөн бай. Хэн өөртөө эргүүлж төлөөлөхээр түүнд урьдчилж өгсөн бай. За хүн эзэнд Бурханд ямар нэгэн юмыг өргөх юм бол Бурхан одоо өртөө болцсон гэсэн үг шүү дээ.
За тэгээ бурхан тэр өөрөө төлөх үү гэсэн утгатай үг. За нэг пастор ийм сургаалд орсон чинь эхлээд эзэнд өргөх юм байвал гар өргөрөө гэсэн. Хэдийг өргөх вэ гэсэн чинь би 100 саяг өргөё. Би 50 саяг өргөё. Тэгсэн гэсэн. Зэн буруу заагаад байгааз, эсрэгээр нь заагаад байгааз. Хин ч эхлээд бурханд өргөөд бурхнаар төлөөлөх хүн байхгүй гэсэн үг. Хин тэгвэл бурхан төрүүлж өргөж чадах юм бэ? (36) дээр учир нь түүнээс түүгээр түүнд бүх юм байна. Хэн өөртөө эргүүлж төлөвлөхээр түүнд урдчилж өгсөн бэ? Хэн ч тэгж чадахгүй гэсэн үг. Яагаад гэвэл учир нь түүнээс түүгээр түүнд бүх юм байна. Тэнгэр газрыг бурхан бүгдийг нь бүтээсэн гэсэн үг. Учир нь түүнээс түүгээр түүнд бүх юм байна. Бурхан бүгдийг бүтээсэн. Эзний ачаар бүх юм одоо оршин тогтнож байна. Бас түүнд бүх юм байна гэдэг чинь бүх юм бурханы хүсэл алдрын төлөө оршиж байна гэсэн үг. За бурхан бүх зүйлийг өөрийнхөө хүч чадлаар бүтээсэн. Бурхан энэ сансар огторгой дэлхийг хамгаалж байгаа, удирдах байгаа. Бурхан өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлж байгаа. За тэгээд бүх зүйл эцэстээ бурханы алдрын төлөө төгсөх болно. Илчлэл 21 дээр би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож тэнгис үгүй болов. Бид нар анхны тэнгэр, анхны газар дээр амьдарч байгаа тийм. Бидний амьдарч байгаа энэ газар, тэнгэр цаг нь болохоор үгүй болно. Тэг нь үстэй. Бурхны бүтээсэн бүх зүйлсүүд хугацаа нь болох юм бол үгүй болно. Анхны тэнгэр, анхны газар тэнгис хүртэл үгүй болно. Тэгэд шин тэнгэр, шин газар бий болно гэсэн. Девочнд орох юм бол одоо бидний харж байгаа нь бодит ертөнц үгүй болно. Шин тэнгэр, шин газар бол үнэхээр үсгэлэнтэй, үнэхээр сайхан. Үүнийг бид бүхэн өөрөөсөө төсөөлж чадахгүй. Нэгдүгээр Коринт 2:9-дэр Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлдэжээ гэсэн. Бурхан өөрийнхөө хайртай хүүхдүүдэд бэлдсэн газрыг нүд үзээгүй, чиг сонсоогүй, хүний зүрх сэтгэлд ороогүй юмсыг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлдэжээ гэсэн. Хинч харж байгаагүй. Хинч сонсож байгаагүй. Хүний зүрх сэтгэлд орохооргүй ертөнцийг Бурхан бэлдсэн байгаа гэсэн. За тэгэхээр энэ бодит ертөнцөөр тийм ээ Деважинг ийм тийм гэж тайлбарлах ямар ч боломж байхгүй. Тийм учраас учир нь түүнээс түүгээр түүнд бүх юм байна. Бурхны алдар, Бурхны төлөвлөгөөг биелүүлэх гэж бүх зүйл оршиж байгаа. Түүнд алдар нь үрд байх болтугай. Бүх зүйл Бурхны алдар, төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө оршиж байгаа. 12:1 дээр иймд за бүх зүйл Бурхны төлөө байгаа. За бас бүх зүйл Бурхны төлөвлөгөөний төлөө байгаа. Тэгэд бүх зүйл Бурхны алдрын төлөө дууснаа. Ийм дахтундраа Бурхны өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн гоё. Өөрсдийн биеийг Бурхан тааламжтай амьд ариун дахил болгож өрг. Иймд за үүнийг мэдсэн Христэд итгэгч нараа, ах дүү нараа Бурхны өрөв сэтгэлээр та нараас хичээнгүйлэн гуйа. Бурхны өрөв сэтгэлээр гэдэг чинь Бурхны өрөв сэтгэлийг авсан хүн чинь хин юм бэ? Аврагдсан хүмүүс. За тийм хүмүүсийг илж Паул ах дүү нараа гэсэн байна. Би Бурхны өрөв сэтгэлээр өрөв сэтгэл гэдэг чинь биднийг өрөвчсөн Бурхны хайрыг илж байгаа. За бид нар Бурхны тэр өрөвч хайрыг авсан. Энэ хайрыг та нар авсан бол миний үгийг сонсоо. Аврагдсан бол миний үгийг сонсоо гэсэн үг. Аврагдсан бол энэ үгийг хүлээж авч чадахгүй.
Бурхны өрөв сэтгэлээр та нараас хичээнгүйлэн гуя. Өөрсдийн биеийг Бурхан тааламжтай амьд ариун дахил болгож өрг. Паул юу хэлэх гээд үнэгвэл өөрсдийнх нь биеийг Бурхны баярладаг амьд ариун дахил болгож өргөө. Эн чинь сүнслэг мөргөл мөө. Аврагдсан хүн энэ дэлхий дээр амьдарч байгаа хугацаанд Бурханд юу өргөж чадах вэ? Ийм магтанд байдаг те. Энэ биеэс өөр өргөх зүйл байхгүй. Энэ биеэ танд өргөж байна. Энэ бие бидэнд байна те. Аврагдангууд энэ бие, энэ сүнс сэтгэлийг эзэн цусаараа шууд худалдаж авсан. Нэгдүгээр Коринт 6:19 дээр та нар өөрсдийнх биш бөгөөд Бурхан та нарыг үнэтэйгээр худалдан авсан. Энэ миний бие одоо минийх биш шүү дээ. Миний бие, миний сүнс бүгднийг нь үнэтэйгээр худалдаж авсан. Бидэнд байгаа энэ бие. Энэ бие дахиж минийх болохгүй, минийх гэж бодож болохгүй шүү дээ. Бид нэр ингэж боддог. Энэ биеийг чинь ээж аав маань төрүүлж өгсөн шүү дээ. Тэгвэл ээж аавах чи юм уу? Үгүй үстэй. Ээж аавар нь дамжуулж гаргасан. Ээж аавах чинь биш ээ. Дуулал 139-ийн 13-14 дээр эхийн минь хэвлээд намайг бүрдүүлжээ. Би аимшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн. Эхийн минь хэвлээд биднийг бүтээсэн. Миний 5 цудлыг дотор эргэтнийг Бурхан хэлбэржүүлж бүтээсэн. Яг ээж аав төрүүлэхийн хувьд бол төрүүлсэн. Гэхдээ ээж аав ингэж бүтээх чадaltaй юу? За нэг гүлэг тийм ээ хөөхөн хідэн нэг нохоо хөөхөн хідэн гүлэг гаргачлаа. Тэгэх юм бол одоо тэр нохоо тэр гүлгнүүдийг бүтээсэн гэсэн үг үү? Тэр нохоо тэр гүлгнүүдийг бүтээх чадал байхгүй шүү дээ. Их нохоог нь Бурхан бүтээсэн, гүлгнүүдийг нь ч Бурхан бүтээсэн. Ээж аавыг маань ч Бурхан бүтээгээд дэлхий дээр төрүүлсэн. Ээж ааваас гарсан үр хүүхдүүдийг ч гэсэн Бурхан бүтээсэн. Тэгэхээр Бурхан биднийг бүтээсэн. Бидний биеийг бүрэлдүүлсэн. Энэ бие бол үнэхээр юр бус юм. Энэ биеийг аимшигтай болоод гайхамшигтай бүтээсэн гэсэн. Энэ биеийг ч Бурхан бүтээсэн. Бас Бурханых. Энэ сүнс ч Бурханых. Эзэн өөрийнхөө үнэтэй цаар бидний сүнсийг өөртөө худалдаж авсан. Эзэн та миний сүнсийг хайрлаж намайг сүрлийн нүхнээс хамгаалсан. Гэм нүгэл бүрийг минь та нурууныхаа араар хайсан. Ийм үг байдаг тийм. Тийм учраас өөрсдийн энэ биеийг Бурхан таламжтай амьд ариун дахил болгож өргөө. Энэ биеэ Бурханд өргөө гэж байгаа энэ үг чинь өөрийнхөө зүйлийг Бурханд өргөө гэсэн үг биш. Бидэнд угаасаа юу ч байхгүй, минийх гэд хэлчих зүйл юу ч байхгүй. Бидний биеч, сүнсч эзнийх. Аврагдахаас өмнө бол бүх юм таних байсан, тийм биз дээ. Угсаал тийштэй те. Угсаа юу ч мэдэхгүй юм чи, Бурхныг ч мэдэхгүй юм чинь. Харин аврагдсан дараа Бурхан биднийг аварсан гих нэгүслэлийг бид өхөн мэдэж аваад талархаа зогсохгүй. Энэ бие, сүнс, миний бүх амьдралыг Бурхан өөртөө ингэж тусгаарлаж авсан. Аврагдсан дараах эдгэлийн амьдралд бол минийх гэд хэлчих зүйл юу ч байхгүй байна. Бүх юм Бурханых юм байна гэдгийг бид нэр одоо мэдэх хэрэгтэй. 1-р шастер 29-дэр Давид ариун өргөөг барихын төлөө хүү Соломонороо ариун өргөөг бариулах гэж өөрийнхөө бүх юмыг өргөсөн. Израильчууд гэсэн өөртөө байгаа бүхний өргөсөн. Тэгээд ингэж залбирдаг. Бурхан минь ээ. Би болоод миний ард түмэн юу болоод ийхүү сайн дураараа өргөж чадсан юм бэ? Учир нь бүх зүйл танаас бөгөөд таны мутраас би танд өргөсөн юм аа. Би өөрийнхөө зүйлийг танд өргөөгүй. Бурханы надад өгсөн юмыг би танд буцаагаад өргөсөн юм аа. Яг зөв хэлсэн. Би өөрийнхөө юмыг өргөсөн гэж хэлээг байгаач. Өөрийнхөө биеийг Бурхан таламжтай амьд ариун дахил болгож өргөө гэж байгаа энэ үг чинь өөрийнхөө юмыг өрг гэсэн үг биш. Бурханы юмыг
Бурханд буцаагаад өргөө гэсэн үг. Бурханд өргөө гэж байгаа энэ үг чинь Бурханы юм шиг амьдраа гэсэн үг. Бурханы хүслийн дагуу амьдраа гэсэн үг. Аврагчсан дараа минийх гэд хэлчих зүйл нэг ч байхгүй. Номлогчийн үгс 5:15 дээр бид нар эхийн хөвлийгээс нүцгэн ирсэн шигэ нүцгэн буцаж явдаг. Тэрээр зүтгэлээсээ гартаа аваад явчих юу ч үгүй арилах ажээ. Бүх юм Бурханых штэ. Бид нар энэ дэлхий дээр төрхөө хугацаанд ирчихэд сүнсээ аврагдуулчих юм бол явхад болно. За үүнээс өөр бид бүхэн энэ дэлхийгээс юу ч аваад явж чадахгүй. Аврагдсан дараа миний бие, сүнс, миний залуу нас, миний эд баялаг, миний авьяас, миний бүх зүйл Бурханых. Бурханы ямиг Бурханых юм шиг хэрэглэж өргөх хэрэгтэй. Аврагдаагүй хүмүүсийн хувьд бүх юм нь өөрийнх нь учраас Бурханд өргөе гэж угаасаа бодохгүй шүү дээ. Эхэлж Бурханд өргөж чадах хүн гэж нэг ч байхгүй. Ягаад вэ? Бүх юм угаасаа Бурханых. Бурханы миг Бурханд өргөнө гэдэг чинь Бурханых гэдгийг мэдэж аваад Бурханых юм шиг амьдраа гэсэн үг. Энэ чинь Бурханд өргөж байна гэсэн үг. Та нар өөрсдийн биеийг Бурхан тааламжтай амьд ариун дахил болгож өрг. Өөрсдийн биеийг Бурхан тааламжтай амьд ариун дахил болгож өрг. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөө. Аврагдсан дараа Бурханы миг Бурханд өргөх нь бидний өргөж болох сүнслэг мөргөл мөн гэсэнтэй. Иохан 4 дээр Есүс Самар эмэгтэйтэй уулзсан талаар гардаг. Есүс Самар эмэгтэй ингэж хэлдэг. Манай өвөг эцэг энэ уулан дээр мөргөдөг байсан. Харин та нар мөргөх ёстой газар Иерусалимд байна гэцгээдэг шүү дээ. Аль нь зөв юм бэ гэсэн. Тэр үед Есүс эмэгтэй надад итэг. Та нар энэ уулан дээр ч биш, Иерусалимд ч биш ээ. Эцэгдэл мөргөх цаг ирж байна. Бурхан бол сүнс. Түүн мөргөгчт нь үннээр сүнсээр мөргөх ёстой. Эцэг өөрт нь ийм хүн мөргөгчдийг ирж байна. За хүмүүс мөргөлийг их сонноор боддог. Мөргөл үлдэх хэрэгтэй. За би 7 дугаар ангиас хойш чуулганд явсан. Христийн сургууль байсан болохоор эзний өдөр албан хүчээр явуулдаг байсан. Чуулган дээр очихоор нэг настай пастор юм нэг хуйлмал ном тавьчихаал. За бүгдээрээ хамт мөргөлөө үйлдээ. Түүнд мөргөгчт нь сүнсээрээ үннээр мөргөх хэрэгтэй. За их л одоо сүртэй хоолоогоор хэлдэг байсан. За тэрийг одоо хүмүүс Бурхан мөргөл үйлдэж байна гэж ойлгодог байсан. За бид нэр чуулганыхаа байран дээр нэг удаа байхад Чоллодогийн Кимжэ гэдэг газар би сайн мэдээ тарж ирсэн. Тэгсэн чинь нэг Америк хүн хурж ирээд танах хизээ мөргөлөө харах юм бэ? Тэгсэн. Хизээ мөргөлөө харах юм бэ? Манайх мөргөл хардаггүй. Манайх мөргөл хардаггүй. Манайх мөргөл өргөдгөө гэсэн. Үйлддэгэ гэсэн. Оо нэрэ тийштэй. Юу гэж харах втэ? Мөргөл нэрэ үйлдэн штэ. За бид нар мөргөл үлдэх юм бол сайн үлдэж байна уу, муу үлдэж байна уу гэдгийг Бурхан харж агаад хүлээж авдаг. За мөргөл үлднэ гэдэг чи одоо цуглаад, магтнуудуулаад, өргөл өргөөд залбирах чи одоо мөргөл үү? Яг нь мөргөлдөө орно л та орох хувьд бол орно. Гэхдээ Библиэр гарч байгаа мөргөл ийм биш. Бурхан бол сүнс. Түүнд мөргөгчт нь сүнсээрээ үннээрээ мөргөх хэрэгтэй. Сүнсээр болон үннээр гэдэг чинь ариун сүнсээр. Аврагдсан хүний дотор ариун сүнс ороод ирэх юм бол ариун сүнсээ дагаж амьдэрдэг. Энэ чинь өөрөө мөргөл. Аврагдаагүй хүнд ариун сүнс байхгүй. Тийм учраас сүнсээрээ мөргөж чадахгүй. Бурхан бол сүнс. Түүнд мөргөгчт нь сүнсээр. Сүнсээр гэдэг чинь ариун сүнсээр. Үннээр. Үнэн гэж юм тийм ээ. Үннээр буюу үнэн. Ариун сүнс орж ирээд бидэнд үннийг заадаг, үнэн рүү удирддаг. Ариун сүнсийг дагаж амьдрах чинь мөргөл.
Энэ чинь бурханд өргөдөг сүнслэг мөргөл юм аа. Мөргөл эд чинь нэг тогтсон газар, тогтсон цагт цуглаад нэг ёс заншил баригдаад байхыг хэлэхгүй. Мөргөлөө эхлэе, мөргөлөө дуусгая гэдэг чинь уусаа буруу байна гэсэн үг. За өөр шашны хүмүүс ч гэсэн ингэдэг үстэй. Буддын шашинтай хүмүүс өртөл үнэнхээр тийм ээ тэг журамтай байдаг. Хэдэн зуун удаа мөргөөл. За Есүс итгэх хүн одоо тэгэх юм бол одоо мөргөл гэсэн үг үү? Бид нар энд ингээл мөргөл үлдэх гээл мөргөл өрөхгүй цуглаагүй шүү дээ. Бити буруугаар ойлгоорой. Бид нар мөргөл үйлдэх аргыг сурах гэж цуглаж байна. Ингэж хэлвэл арай оновчтой байх. Бидний амьдрал чинь тэр чигтэй мөргөл. Бурхны хүслийн дагуу амьдарч байгаа бүх зүйл маань гэртээ байхдаа, гэртээ байгаа байдал, ажил дээрээ байгаа байдал, нийгэмдэр байгаа байдал, чуулган дээрээ байгаа байдал, чуулган дээрээ нөхөрлөж байгаа маань, үгэн дуулууртай байгаа маань, үйлчилж байгаа маань энэ бүх зүйл бүгдээрээ бурханд өргөж байгаа мөргөл юм. Тэгж ойлгох ёстой болохоос биш хаашаа явчаад ирсэн бэ гэхээр мөргөл харчаад ирлээ гэдэг. Ямар ч хурц хараатай мөргөл хараад сайн байна уу муу байна уу гэдгийг одоо бурхан шиг хардаг хүмүүс байдаг. Мөргөл харчаад ирлээ гэж байгаа тэр үгүнч тийм ээ тэс өндлөө үг. Үнэхээр одоо чуулганд мөргөл өргөж мөргөл үйлдэж болдог байсан бол тэгэл хийчих болно шүү дээ. Таг за мөргөл дууслаа гэж тэгдэг. Мөргөл ингээд дуусах юм бол баларна. Бидний итгэлийн амьдрал тэр чигтээ мөргөл байх хэрэгтэй. Сэтгэлээрээ, бодлоороо, үг хэлээрээ, үйлдэлээрээ бурхны хүслийн дагуу амьдрах, бурхныг алдаршуулах бүх зүйл чинь бидний мөргөл. Ямар нэгэн зан үйлд бид нэр ингэж баригдаж болохгүй. Энэ бол тийм ээ одоо шашны одоо ямар нэгэн шүтлэгтэй хүмүүсээс л гарсан зүйл. Тийм учраас өөрсдийн биеийг бурхан таламжтай амьд ариун дахил болгож өргөө гэсэн. Энэ бие бурханы баярладаг амьд ариун дахил болгож өргөө гэсэн. Хуучин гэрээний үед хон ямаа тугалтыг одоо нийлж байгаа дахил өргөдөг байсан. Шинэ гэрээний үед Есүс ирээд Есүсийн бие бидний нүглийн төлөөх золилтын дахил болсон аврагдсан хүн харин үлдсэн амьдралдаа хон ямаа туглаар дахил өргөх биш харин энэ биеэрээ бид бүхэн бие дахлын бие болох хэрэгтэй. Энэ бие бол бурханд өргөх дахлын бие. Бурхны эмийг бурханд өргөх. Энэ бол мөргөл. Мөргөл гэдэг үг чинь дахил гэдэг үгтэй адилхан амьд дахил болгож өргөө. Энэ бол та нарын сүнслэг мөргөл мөө. Эн чин дахил, эн чин мөргөл. За тийм учраас эхлээд бурханд мөргөл өргөнө гэдэг чинь мөргөл үлднэ гэдэг чинь миний бие сэтгэлийг эзэн үнтэйгээр худалдаж авсан гэдгийг мэдэх хэрэгтэй. Өөрийнх нь бид нар бурханд өргөх гээд байгаа мó? Үгүй үстэй. Бурхны эмийг бурханд өргөх гээд байгаа. Та нар өөрсдийнх биш, та нарыг үнтэйгээр худалдаж авсан. Та нарын биеэр бурхныг алдаршуул. 1-р Коринт 6-гийн 19 дээр ингэж гардаг. Бидний бие бурханд өргөх хэрэгтэй. Ганцхан энэ бие биш, биеч, сэтгэлээч бүгднийг нь бурханд өргөх хэрэгтэй. Эн чинь бурханд өргөж байгаа амьд дахил. Бидний үг, үйлдэл бүх юм бурханд таламжтай амьд ариун дахил болох хэрэгтэй. Та нар өөрсдийнхөө биеэр бурхныг алдаршуулаа гэсэн. Ром 3:23 дээр бүгд нүгэл үйлдсэн тул бурхны алдар сууд хүрдэггүй. Бурханд алдар болохгүй байгаа бүх зүйл гин нүгэл. 1-р Коринт 10:31 дээр тиймээс та нар идсэн ч тэгээд юу гэдэг вэ? Уусан ч. Идсэн ч, уусан ч. Идэж уучаад дуусч болохгүй. Идсэн ч, уусан ч, юу ч хийсэн бурхны алдрын төлөө бүхнийг хий. Бидний амьд байгаа зорилго бол бурхны алдрын төлөө. Идсэн ч, уусан ч, ярьсан ч, үйлдсэн ч
бүх юмараа бид нар Бурханыг алдаршуулах хэрэгтэй. Бурханд алдар болж чадахгүй байгаа бүх юм чинь гим нүгэл. Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар суд хүрдэггүй. Хүн Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн зорилго нь Бурханы төлөвлөгөө, Бурханы зорилгын төлөө, Бурханы алдрын төлөө бүтээгдсэн. Бурханы алдрын төлөө бүтээчээд ахад хүмүүс завхраад гим нүгэл үйлдсэн. Тэр үед Есүс бидний төлөө өгч нүглийн маань төлөөсийг төлсөн. Тэгэхээр одоо энэ бие сүнсийг эзэн өөрийнхөө цусаар өөртөө худалдаж авсан болохоор бид нар одоо Бурханы бүтээсэн зорилго хүслийн төлөө Бурханы алдрын төлөө амьдрах хэрэгтэй биш гэж үү? Бурханы хүсэл ба алдрын төлөө амьдрал чинь Бурханд тааламжтай амьд ариун тахил болно. Ром 6-аас харъя. Зургагийн 13. Ром 6-гийн 13. Хамт уншия. Биеийнхээ эргэтнүүдийг нүгэлд өргөх зүй бусын зэвсэг бүү болго. Харин үхлээс амьд болгогдсон хүмүүс мэтэр өөрсдийгөө Бурханд өргөж, биеийнхээ эргэтнүүдийг Бурханд өргөх зөвхт байдлын зэвсэг болго. Биеийнхээ эргэтнүүдийг бидний бие хэлж байна. Биеийнхээ эргэтнүүдийг нүгэлд өргөх зүй бусын зэвсэг бүү болгоо. Энэ бие зүй бусын зэвсэг бүү болгоо. Нүгэлд бүү өргөө гэж байна. Нүгэлд өргөчих юм бол Бурханд өргөж чадахгүй ч тийм. Аврагдахаас өмнө бид нар энэ биеэр өөрийнхөө хүснээр өөртөө таатайгаар янз бүрийн гим нүгэл хийж байсан. Харин аврагдсны дараа энэ бие сүнс бүгдийг нь эзэн өөрийнхөө цусаар өөртөө худалдаж авсан учраас одоо эн чинь минийх биш. Та нар өөрсдийнх биш ээ. Би та нарыг үнтэйгээр худалдан авсан гэж гарч байгаа. Үнэтэй төлбөр төлөөд. 1 Коринт 7 дээр та нарыг үнэтэйгээр худалдан авсан юм а. Хүмүүсийн бол бүү бол. Аврагдсан дараа миний бие сүнс ээж авах ч биш, минийх ч биш, хин нэгэн үнийх ч биш. Бид нар одоо хэний төлөө амьдрах ёстой вэ гэвэл намайг аварсан, намайг бүтээсэн, бүтээгээ зогсохгүй. Миний сүнсийг аварсан эзний төлөө амьдрах ёстой. Эзэн ч, уусан ч, юу ч хийсэн. Юу ч хийсэн гэж байгаа энэ үг дотор бүх юм орж байгаа шүү дээ. Ажил хийсэн ч, хүнтэй сууж, гэр бүлтэй болсон ч, юу ч хийсэн. Эцсийн зорилго нь дандаа Бурханы алдрын төлөө байх хэрэгтэй. Энэ бол аврагдсан хүний амьдралын зорилго. Та нар өөрсдийнх биш ээ. Хэний өмч вэ гэдгийг одоо мэдэх хэрэгтэй. За нэг хүн гэртээ гэрийн үйлчлэгч авсан байна. Тэгээд тэр хүнийгээ ингэж хэлсэн. Энэ бүсгүй ажилдаа маш сайн. Нэг л дутагдaltaй. Өөрийн болон хүний эмийг огт ялгадаггүй. Минийх ч минийх, чинийх ч минийх гэсэн хандлагатай байдаг. Галт тэрэг цуухад одоо хувцас өлгдөг өлгөр байдаг. Тэн ингээд хувцас ингээд өлгөлөө. Ахад нүхэн орж ирээд дахиад энэ дээр давхарлаад өлгөлөө. Тэгэх юм бол нөгөө эхэлж өргөсөн хүний хувцсны карманаас нь төрүүчийг нь аваад өөрийнхөө хувцс руу ингээд хийчдэг. Тэгэд ав гарчдаг. За би нэг удаа яг тэгжсэн. Тэгүүлжсэн. Буусан чинь дөрвж байхгүй. Яана гэл тэр хүн аваа авчихсан. Магадгүй хүүе та ч одоо ягаад хүний юм авж байгаа юм бэ гэхээр минийх гэж утсан маа гэл тэгдэг. Өөрийнхөө хүнийхөө гэдгийг ялах хэрэгтэй үстэй. Ялгах чадваргүй байна гэдэг чинь хулгайчаа гэсэн үг. Бид нар Бурханы өмнө итгэлээр амьдарч байгаа. Бурханы хуу өөрийнхөө гэдгээ ялгаж чадахгүй яваад байх чинь хулгай юм.
Малахи 3 дээр та нар миний имийг луурдж унаа гэсэн. Тэр үед нь Израильчууд бид нар таныг яаж луурдсан юм бэ гэдэг маш зоригтойгоор тэгж хэлдэг тийм. Бид таныг яаж луурдсан юм бэ гэсэн. Тэнгүүд нь 11-ээр ба өргөлөөрөө гэсэн. Хуулийн дээр бурхан 11 бол бурханых юм аа гэж заажгсан. Зайлшгүй өргөх ёстой гэж заажгсан байгаа. Тэрийг өөрийнх гэж бодох юм бол бурханы имийг луурдж унаа гэсэн үг. Гэхдээ 11 л бурханых юм уу? 11 бол бүх юм бурханых гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нэг төрлийн тэмдэг юм. 11-ийг өргөчгөөд 19 тэгээд одоо минийх гэсэн үг үү? Үгүй шүү дээ. 11-ийг өргөж гинэ гэдэг чинь бүх зүйл бурханых гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тэмдэг. Үлдсэн ёсож өгсөн би бурханы хүслийн дагуу зарцуулна гэсэн үг. Хэрвээ тэгэхгүй бол 11-ийг өргөчөөд 10-ийн 9-ийг луурдж гинэ гэсэн үг болчихно. Тийм учраас Малахи 3 дээр та нар миний имийг луурдсан учраас та нар хараагцсан гэсэн. Бурханы имийг бурханых гэж бодоод бурханы төлөө зарцуулах юм бол бурхан урамшаад бүр нэмээд өгөөл яадаг. Тэгэхээр энэ хэний өмч вэ гэдгийг бид хүн сайн мэдэх хэрэгтэй. Харин үхлээс амьд болгогдсон хүмүүс мэтэр өөрсдөө бурханд өргөж бид нар үхэгсдээс амилсан хүмүүс. Тийм учраас бид хүн өөрсдийг мань аварсан энэ бурханд энэ бие зөвхт байдлын зэвсэг болгож өргөх хэрэгтэй. Энэ гэм нүглээ бид хүн нүглийн зэвсэг болгож ашиглаад яж болохгүй. Аврагчсан дараа энэ биеийг ч эзэн өөрийнхөө цусаар худалдан авсан учраас энэ бие бид бүхэн өөрийнхөө бүх юмыг зөвхт байдлын зэвсэг болгож бурханд өргөх хэрэгтэй. Зөвхт байдлын зэвсэг болгоо гэдэг чинь бурханы хүслийн дагуу амьдраа гэсэн үг. Аврагдсан дараа өөрийнхөө төлөө амьдрах биш, эзний төлөө амьдрах хэрэгтэй. Дуурал 116-гийн 12 дээр надад хандсан тэгэд үгдэг лээ. Бүх өгөөмөр хишгийхэн төлөө би эзэнд юуг буцаах вэ? Аврагдсан хүн энэ сэтгэлээ хоромхон зурч алдаж болохгүй өглөө босонгуудаа. Өнөөдөр ч гэсэн намайг аварсан эзнийхээ нэгүсэл би юугаар хариулах вэ? Бид энэ амьдралынхаа хугацаанд юу хийвэл ер нь эзний нэгүсэлд хариулж чадах вэ? Бурхны цорын ганц хүн начиг нүгэлтнийг аврахын төлөө миний өмнөөс өгч өөрийнхөө үнэтэй цусыг бүгдийг нь урсгаж там руу орох гэж байсан намайг аварсан. Энэ үннийг бодоход би эзний төлөө 100 удаа өгсөн ч энэ нэгүсэлд хариулж чадахгүй. 100 удаа өгч чаддгүй мэхэд ганц удаач болов эзний төлөө амьдрах хэрэгтэй биш гэж үү? Эзний надад өгсөн өгөөмөр ишгийг би юугаар буцаах вэ? Начиг нүгэлтнийг аврахын төлөө Тэнгэрийн суу алдартай сэнтигээ орхиод энэ дэлхий дээр бууж ирээд хүнтэй адилхан болж хүний амсаж болох бүх зовлон амсаа зогсохгүй. Тэр ариун нэгэн, тэр сүр жавхлантай нэгэн, хамгийн өрөвдөлтөй ялтан шиг цаазын ял амсаж тэр аимшигтай дашуураар дашуурдулж Ромын цэргүүд Есүсийн нүүр рүү нулимсан. Гараараа нүрийг нь алгацсан. Саваагаар толгойг нь цогсон. Зүсэн бүрээр харааж зүгсэн. Есүсийн нүүрэн дээр нулимс шүлсэн урсаж байсан. Тэр үед Есүс юу ч дугаараагүй. Аимшигтайгаар дашуурдулсан байсан. Бүх бие нь урагдсан байсан. Загалмайг үрж явж байхдаа хэд хэд удаа унаад Голготын толгод дээр гарсан. Өглөө 9 цаг совлогдоод үдээс хойш 3 цаг хүртэл 6 цаг өлгөөтэй байж байгаад өгсөн. Тэгээд шарлыг нь буусан тавьсан. Ариун бурхантай эргэтгэж нэгэн над чиг юу ч биш нүгэлтнийг аврахын төлөө ажиллах хийсэн. Есүс дахин амьлаад бидний төлөө одоо залбираа зогсохгүй. Одоо ч гэсэн бидэнд тусалдаг. Тэр улс руу орон ортол. Энэ агуу нэгүсэл юугаар яаж хариулах вэ? Германы Зинзендорф гэдэг гүнтэн аврагдчихад
итгэгч хүн яаж амьдрах ёстойг ерөөсө бодохгүй байсан юм шиг байгаа. Тэгж жагаад нэг удаа Германы нэг галерейд Есүс өргөстэй дэтэм зүүжигсэн загалмай дээр цовдлогдсон байсан зургийг харсан гэж байгаа. Тэр зургийн доор юу гэж бичсэн байсан бэ гэвэл би чиний төлөө энэ бүхнийг хийлээ. Харин чи миний төлөө юу хийж байгаа юм бэ? Доор нэмэг байсан гэж байгаа. What are you doing for me? Чи миний төлөө юу хийсэн юм бэ? Энийг хараад зинзэн доор шууд сөхөрж унсан гэж байгаа. Эзэн намайг аврахын төлөө ингэж аимшигтайгаар зовлон амссан юм байна. Тэгэд намайг аварсан юм байна. Би эзний төлөө ер нь юу хийсэн юм бэ? Энэ зургийн доор сөхөрч суугаад уйлж жагаад босгоос өмнө эзэнд ингэж амласан гэж байгаа. Одооноос биш зөвхөн таны төлөө амьдрья. Гүнтэн учраас асар их хөрөнгөтэй. Тэр их хөрөнгө бүгднийг нь эзэнд өргөсөн. Тэгэд Йохан Веслитэй нийлж байгаад энэ дэлхийн сайн мэдээнд оролцсон гэж байгаа. Тэгэд өөрийнхөө бүх хөрөнгийг зориулсан гэж байгаа. Зинзендорф Гүнтэн. За тэр хүн бид нар адилхан нэгүслийг авсан хүмүүс шүү дээ. Миний юм гэж юу юу байсан бэ? Давид ингэж хэлсэн. Учир нь бүх зүйл танаас бөгөөд таны мутраас бид танд өргөсөн юм аа. Бурхны минь хүртэл минийх гэд бид нар ингээд тас цуугаад ээж болох юм уу? Бурхан бидэнд хэрэглэж өгсөн. Тэгэхээр бид хүн өөртөө хэрэглэх зүйлсүүдээ хасаад үлдсэн бүх юмаа Бурханд өргөх хэрэгтэй сайн мэдээний төлөө. Энд чинь Бурханд өргөж байгаа амьд дахил юм аа. Та нар өөрсдийнхөө бие гэсэн ганцхан бие биш, сэтгэлээ өөртөө байгаа бүхний эзэндээ өргөх хэрэгтэй. Өөрт байгаа бүх хил зүйлээ харамгүйгээр өргөе. Өөрийн бүх зүйлээ эзэнд өргөсний дараа эзний дахлын ширээн дээр бүгдийг нь өргөсний дараа эзэнтэйгээ нөхөрлөнө. Эзний дахлын ширээний өмнө бүх зүйлээ эзэн таныхаа гэд өргөснийхаа дараа эзэнтэйгээ нөхөрлөнө гэсэн. Эзэн нэгүслийг авсан болохоор миний бие, сүнс одоо бүгд эзэн таныхаа амьдрсан ч өгсөн ч одоо эзний хүслийн дагуу байя. Энд чинь эзэнд одоо өөрийгөө өргөсөн гэсэн үг. Хідэн төрөг өргөчгөл үлдснийг бүгднийг нь өөрийнхөө төлөө хэрэглээд байх юм бол болох юм уу? Бурхан одоо ямар дутдаг юм шиг тийм ээ одоо надаа үг гээд байгаа юм бол байхгүй шүү дээ. 2 дугаар Коринт 5-ын 15-ыг харъя. 2 дугаар Коринт 5-ын 15. Хоёрдугаар Коринт 5-ын 15-ыг хамтдаа уншийе. Тэрээр бүгдийн төлөө өгсөн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус харин өөрсдийнх нь төлөө үхээд амьдуулагдсан түүний төлөө амьдран. Тэрээр бүгдийн төлөө өгсөн учраас эзэн бүгдийн төлөө өгсөн. Ганцхан бүгдийн төлөө өгсөн үү? Миний төлөө ч өгсөн. Бүгдийн төлөө гэхээр өөрийгөө нэг жоохон оруулчаал. Тэгээд ээж болохгүй шүү дээ. Тэрээр бүгдийн төлөө өгсөн учраас эзэн миний төлөө өгсөн учраас ингэж өөрийгөө оруулж бодох хэрэгтэй. Амьд байгсад гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Эзэн өгсөн учраас эзэн өгснээр би өмнөөс нь амьлсан гэсэн үг. Эзэн миний өмнөөс үхээгүй бол би яаж амьлах юм бэ? 1-р Иохан 4:9-дэр Бурхны хайр ингэж ижлэгдсэн юм аа. Тэр бидний төлөө өгснээр бид нарыг амьд байлгасан. Намайг амьлуулахын төлөө эзэн миний өмнөөс өгсөн. Амьд байгсад гэсэн.
За эзэн үгснээр бид нар бүгдээрээ амьдсан те. Амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус. Цаашид аврагдсан хүн дахиж өөрийнхөө төлөө амьдралгүй. Харин өөрсдийнх нь төлөө өгөхөд амьдуулагдсан түүний төлөө амьдрнаа. Өөрсдийнхөө төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө өгөхөд амьдуулагдсан түүний төлөө. Өөрийнхөө төлөө биш, миний төлөө өгөхөд амьдсан эзний төлөө амьдрах хэрэгтэй гэж байна. Миний биеч сүнсэгч эзэн үнтэйгээр худалдан авсан учраас одоо минийх гээд ах юм байхгүй, бүгд эзнийх. Одоо эзний төлөө, эзний хүслийн төлөө амьдрах хэрэгтэй биш гэж үү? Амьдрсан ч, өгсөн ч таны хүслээр. Ром 14-өөс үг харъя. Ром 14. 7-8. 7-8-ыг хамт уншийе. Бид амьдралаач эзний төлөө амьдардаг. Бид өглөөж эзний төлөө өгдөг. Тиймээс амьдрсан ч өгсөн ч бид эзнийх. Сайн уншсан уу? Энэ үгийг ганцхан мэдлээгээд яах вэ те? Бид гэсэн тийм ээ, аврагдсан хүмүүсийг хэлж байна. Бид Бурхны агуу хайр нэгүслийг авсан. Эзэн үхэж там руу орох гэж байсан нүгэлтэн амьлаа зогсохгүй, мөнхийн диваачнд орох сүр жавхлантай найдвартай болсон. Тийм учраас аврагдсан бидний дотор өөрийнхөө төлөө амьдрэх хүн байх ёсгүй. Өөрийнхөө төлөөч өгөх хүн байх ёсгүй. Зөв үү? Гүн чин сүртэй юм биш шүү дээ. Энд чин мэдээж юм. Бид амьдрсан ч эзний төлөө, өгсөн ч эзний төлөө өгөх хэрэгтэй. Тиймээс амьдрсан ч өгсөн ч бид эзнийх. Амьдрсан ч эзний төлөө, өгсөн ч би эзний төлөө, амьдрах өгөгч бай, би бол эзних. Эзнийх. Бид эзнийх. Бидэнд өөрийнхөө төлөө амьдрах эрх байхгүй, өөрийнхөө төлөө өгөх ч эрх байхгүй. Амьдрсан ч өгсөн ч эзний хүслийн дагуу. 9-р ишлэлийг би уншийе. Учир нь өгсөн амьд аль альнийх нь эзэн байхын тулд үүний төлөө гэдэг чинь амьдрсан ч эзний төлөө, өгсөн ч эзний төлөө амьдруулахын тулд эзэн үхэд дахин амьсан. Өгсөн амьд аль альнийх нь эзэн байхын тулд амьдрсан ч өгсөн ч эзний төлөө амьдруулах гэж биднийг аварсан. Тийм зоригтойгоор аварчхаад ах чинь ганцхан авралыг л түүж идчихэл өөрийнхөө хүсснээр амьдраад авил. Энд чи юу гэсэн юм бэ? Эзний нэгүслийг ашиглаж эзнийг луурдж байна гэсэн үг. Тэгж болохгүй. Дуулал 100 дугаар бүлэг, дуулал 100. 3 дугаар ишлэл. Хамт уншийе. Эзэн бол Бурхан гэдгийг мэддэхгүй. Биднийг тэр бүтээсэн. Бид түүнийх. Бид түүний ард түмэн. Бэлчээрийнх нь хонин сүрэг. Эзэн бол Бурхан гэдгийг мэддэхгүй. Биднийг тэр бүтээсэн. Тэр биднийг бүтээсэн. Бид түүнийх. Бидэн шиг нүгэлтнийг үнэтэй төлбөрөөр худалдаж авсан учраас бид одоо түүнийх. Бид түүний ард түмэн. Бэлчээрийнх нь хонин сүрэг. Эзэн биднийг аварч, бидний сайн хончин болж, девоочнд орон ортол биднийг удирдна. Галаад 2-ын 20-ыг бас олж уншийе. Галаад 2-ын 20.
Галаад 2:20-ыг хамт уншийе. Амьд байгаа нь би биш. Харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгэ махбоддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өргөсөн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. Энэ үгийг бүгд цээжээр мэднэ үстэй. Цээжээр мэдхгүй хүмүүс өдрийн хоолнд орохоос өмнө цээжлээрээ энэ үгийг цээжлэхээс нааш өдрийн хоолч, оройны хоолч идэж болохгүй шүү. Бид энэ үгийг цээжлээ зогсохгүй. Би Христтэй хамт загалмай дээр цовдлогцсон. Би эзэн өгөхэд би ч өгсөн. Нүгэлтэн би. Харин одоо би биш. Миний дотор Христ амьдарч байна. Одоо аврагдсан хүн. Аврагдсан хүн дотор эзэн амьдарч байгаа. Эзэн тэр хоол байгаа юм биш. Аврагдсан хүний дотор байгаа. Тэр өдөр би та нарын дотор, та нар миний дотор орж ирсэн. Эзэн бид хоёр одоо ингэж салшгүй холбоотой болсон. Миний дотор одоо Христ амьдардаг. Эдүгэ махбоддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өргөсөн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм аа. Миний төлөө өөрийнхөө биеийг оргисон. Намайг хайрлаж миний төлөө өөрийгөө оргисон Бурхны хүү миний дотор одоо амьдарч байгаа. Тэр хүүд итгэх итгэлээр бид бүхэн одоо амьдарч байгаа. Эзэн одоо миний эзэн гэсэн үг. Энэ би бол хальс энэ дотор эзэн байгаа. Эзэн миний амьдралын эзэн байх хэрэгтэй. Бид нар одоо шинэ амьдралын зорилготой болсон. Эзний хүслийн дагуу. Бид нэр Библийг сурч ариун сүнсийн үгээр эзэн дотор маань байгаа гэдэгт итгүүлсэн. Бас эзний хүслийн дагуу амьдруулдаг. 1-р Иохан 2:6 дээр өөрийгөө түүний дотор байдаг гэж хэлдэг хүн нь эзэн миний дотор, би түүний дотор байдаг гэж хэлдэг хүн нь түүний явсанчлан тийхүү явах учиртай. Түүний явсанчлан ариун сүнс энэ дотор эзэн байгаа гэдэгт итгүүлсэн. Бас эзний таалдаг хүсэл юу вэ гэдгийг мэдүүлдэг. Эзний хүслийн дагуу амьдрий гэсэн зүрх сэтгэлийг бий болгож өгдөг. Филиппо 2:13 дээр Бурхан өөрөө та нарын дотор ажилладаг юм аа. Одоо эзэн бидний дотор ажиллаж байгаа. Учир нь өөрийн сайн тааллын дагуу та нарын хүсэх ба үйлдэхийн аль алиндаа гэсэн. За эзэн Бурханы хүслийн төлөө амьдрий гэсэн хүсэлтэд болгодог. Бурханы тааламжт хүслийг хийхэд тусалдаг, хүчийг ч өгдөг. Аврагдсан хүн одоо миний амьдралын эзэн гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүснээрээ амьдарч байгаа л эзний өдөр ирчээл эзэн минь. За би нэг сайхан дуулаад өгье хичээл гэл. Эзэн минь. Яг нэг их биш ч гэсэн жоо хандив өгч. Эзэн минь сайн сууж байгаарай. Дараагийн 7 хоног дуулцъя. Ямар ганданд яваад байгаа юм уу? Шүтэн шүтж байгаа хүн шиг л байгаад байдаг. Эзэн ер нь хаана байдаг юм бэ? Чуулганда орхичхол 7 хоногт нэг удаа ингээл тийм ээ мэндийг нь мэдэх гэж одоо ирдэг юм уу? Эзэн үргэлж бидэнтэй хамт байдаг. Нэг хүн эзэн минь өнөөдөр би нэг тийш явах ажилтай. Өнөөдөр миний очих газар эзэн тань жоохон таалагдахгүй гэж магадгүй. Тийм учраас өнөөдөр эзэн минь та гэртээ сайхан амраад үлдээрэй. Би явчаад ирээ. Тэгм бол эзэн за тэг сайн яваад ирээрэй. Гэх болов? Эзэн юу гэх бол би ч гэсэн явнаа. Эзэн дагаал гарна штэ. Ягаад вэ? Салшгүй холбоотой болсон. Эзний дагуулчаа та хоёр нь хаашаа явах гээд байгаа юм? Шөнийн клуб руу явах юм уу?
эзний дургүй газар руу явж болохгүй. Эзний таалдаг юмыг л хийх хэрэгтэй. Эзний дургүй юмыг хийхгүй байх хэрэгтэй. Эзэн одоо миний амьдралын эзэн. Эзнийг хайчхаад өөрийнхөө хүснээр амьдрах хэрэгчлөө бидэнд одоо байгаа юу? Байхгүй. Би амьдарч байгаа юм биш ээ. Миний дотор одоо Христ амьд байгаа. Үүнийг бүр заавал цээжлээрэй. Би одоо махбодоор амьдарч байгаа. Намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өргөсөн. Миний төлөө өгсөн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа. Итгэлээр амьдрна гэдэг чинь эзэнтэй хамт амьдрах амьдрал. Нэгдүгээр Петр 3:15 дээр эзнийг зүрхэндээ тусгаарлан нандинг. Христ одоо миний сэтгэлийн эзэн. Эзэн миний сэтгэлийн эзэн. Тэгэхээр одоо бид нэр эзний хүслийн дагуу амьдарч ариун болох хэрэгтэй. Эзний зүрхэндээ тусгаарлан нандинна гэсэн. Эбес 5:10 дээр ингэхдээ эзэн таалагдах юмыг ол. Эзэн таалагдах юмыг ол. Хай гэсэн. Бид нэр Библийг сурангаа эзэн юуг таалдаг юм бэ? Эзэн юунд дургүй юм бэ гэдгийг олох хэрэгтэй. Миний хичнээн дуртай юм байсан чи эзэн дургүй гэх юм бол тэрийг хийхгүй байх хэрэгтэй. Эзэн дургүй газар руу явахгүй байх ёстой. Муу нөхөртэй найзалж болохгүй гэсэн. Нэгдүгээр Коринт 15 дээр муу нөхөр сайн зан чанаруудыг эвддэг юм аа. ертөнцийн найзтай байгаад ах юм бол бидний сэтгэл бузар болдог. Сайн мэдээ тараахын төлөө жоохон ойр байх хэрэгтэй болохоос биш дотн байгаад ээж болохгүй. Аврагдсан хүнтэйгээ дотн найз болох хэрэгтэй. Энэ ертөнцийн найзуудаас харьцаагаа таслах хэрэгтэй. Бидний итгэлийг сүйдэгдэг болохоор. За тэгээд аврагдсныхаа дараа зөвхөн эзний сайн мэдээний төлөө амьдрах ёстой. Иохан 5:17 дээр Есүс эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна. Эцэг тэгвэл ямар ажил хийж байгаа юм бэ? Тэнгэр газрыг 6 хоногийн дотор бүтээгээд дууссан. Эхлэл 2:1 дээр Тэнгэр газар болон түүний төг төмдөг инхүү гүйц аваа гэд бүтээлийн ажлыг дуусгасан. Бурхан 7 хоногийн хугацаанд бүх ажлаа хийсэн учраас ажлаа гүйцээгээд амарчээ гэж гарч байгаа. 7 дахь өдрөө амарчээ гэж гарч байгаа. Маш их ажил хийсэн болохоор ядарсандаа амарсан болов уу? Үгүй шүү дээ. Ажил нь дууссан болохоор амарсан. 7 дахь өдрөө, 8 дахь өдрөө амарч байсан. Гэхдээ хизэнээс хойш ажилласан ба. Эхлэл 3 дээр Адам Эв 2 нүгэл үйлдснээс хойш. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс нүгэл үйлдэж бүх асуудал үүсгэсэн. Тэгэл Бурхан шинээр ажиллаж эхэлсэн. Аврах ажлыг Бурхан эхлүүлсэн. Хуучин гэрээ бол тэр чигтээ завхраад нүгэл үйлдсэн, тамар явах гэж байсан гэм нүгэлтнүүдийг яаж аврах вэ гэдгийг хуучин гэрээн дээр бичсэн байгаа. Тэгээ тэр амлалтын дагуу Есүс ирсэн, аврах гад ирсэн. Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Хизэнээс хойш ажилласан бай. Хүн төрлөختөн нүгэл үйлдсэн өдрөөс хойш аврах ажлыг хийж эхэлсэн. Би ч энэ ажлыг хийнэ. Энэ ажлыг хийх гэж Есүс ирсэн. Хуучин гэрэн дээр аврах ажлыг төлөвлөсөн. Есүс тэр төлөвлөгөөний дагуу аврахаар ирсэн. Тэгээд Иохан 5:21 дээр эцэг үхэгсдийг босгон тэдэнд ам өгдөгчлэн хүү бас хүссэн хүндээ ам өгдөгөө. Яаж амьтаа болох юм бэ? Нүглийнхэн төлөөсийг өмнөөс нь төлжөөж л хүн амьлна үстэй. Тийм учраас бид нарыг аврахын төлөө Есүс өгсөн. Бидний өмнөөс өгсөн. Тэр бидний төлөө өгсөн нь бид нарыг амьтаа болгохын төлөө. Есүс бид нарыг аврах ажлыг хийж гүйцээсэн. Иохан 19:30 дээр
гүйцэлдлээ гэсэн. Англиар it's finished. Бүгд биеллээ. Бүгдийн төлөө аврах ажлыг хийж дуусгалаа. Дахин амьсныхаа дараа. Иохан 20:19 дээр Есүс дахин амьлаад та нар амар тайван байхтун. Та нар амар амгалан байхтун. Эзэн бидний нүглийг уучлсан. Одоо сэтгэл амар бай. Ингээд бурхан биднийг амар тайван болгосон. Тэгэд бас ингэж хэлсэн. Эзэн намайг илгээсний адил би ч та нарыг илгээнэ. Эзэн загалмай дээр үхэж бидний нүглийг уучлах ажлыг хийх гэж илгээгдсэн. Иохан 17-гийн 4 дээр эцгийн надад хий гэж хийсэн ажлыг би бүгдийг нь хийсэн. Загалмай дээр үхэж би бүгдийг нь хийж дуусгасан. Эцэг намайг илгээсний адил илгээгдэж ирээд аврах ажлыг хийж дуусгасан, дахин амьлсан. Би ч та нарыг илгээнэ. За аврагдсан бүх хүмүүс Христийн шавнар эзнийг гүйцэлдүүлсэн үннийг тараа гэж бид нарыг илгээсэн. Эзэн дэлхийн гэм нүглийг мөнхөд уучлж чад байна. ертөнцийн хүмүүс үүнийг огт мэдэхгүй яваад байна. Үүнийг тунхаглахгүй бол хэн ч аврагдахгүй. Ром 10:14 дээр тунхаглахгүйгээр тэд яаж сонсох юм бэ? Сонсохгүйгээр тэд яаж итгэх юм бэ? Илгээгдэхээс нааш тэд нэр яаж тунхаглах юм бэ? Тунхаглах хүн байхгүй бол хэн ч аврагдаж чадахгүй. Аврагдсан хүн амаа хамихад явах юм бол хүмүүс яаж аврагдах юм бэ? Та бүхэн тийм өөрсдөө ухаанаар ганцаараа сууж байгаа аврагдсан уу? Үгүй үстэй. Төрүүлж аврагдсан хүн энэ сайн мэдгийг танд дуулгасан учраас та сонсоод аврагдсан шүү дээ. Итгэл нь сонсохоос сонсох нь Христийн үгээр ирдэг. Тунхаглагддаггүйгээр яаж сонсох юм бэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах юм бэ? Аврагдсан хүн энэ сайн мэдгийг тараах гэж илгээгдсэн хүмүүс. Илгээгдэж ирчгээд яагаад тунхаглахгүй байгаа юм бэ? Аврагдсан хүн амаа амьгчхаал нэг ч үг дуурч чадахгүй байгаад байдаг. Бид нар аврагдаагүй хүмүүсийн төлөө залбирч аврагдаагүй хүмүүст энэ сайн мэдээг тараахын төлөө сайн мэдээний мөнгө зардлаач гаргах хэрэгтэй. Бас бодитоор энэ сайн мэдээг тараах хэрэгтэй. Бид нар бүгдээрээ энэ сайн мэдээг тараах ёстой сайн мэдээ тараагч нар. Бидний эргэн тойронд байгаа маш олон хүмүүс там руу чиглээд явж байна шүү дээ. Хүн тэмээ гинт ослоор үхлээ. Дайнаар маш олон хүмүүс үхлээ. Үхэх нь чухал биш. Үхснийхаа дараа тэр хүмүүс гол нь хаашаа очих вэ? Хүн ганц удаа үхэж дараа нь шүүхтгэхээр товлогдсон шиг. Үхсэн хүмүүс бүгдээрээ шүүх сентийн өмнө зогсоод там руу орно шүү дээ. Тэрийг мэдсэрэж зүгээр байгаад иж болох юм уу? 에덴 동산에서 그 가인과 아벨 있죠. 가인과 아벨이 하나님께 제사드렸어요. Бурхан Абелийн дахлыг аваад Каины дахлыг хүлээж аваагүй. Тэр үед Каин атаархаа дүүгээд чулуугаар зөхөж алсан. Бурхан Каинаас чиний дүү чинь хаана байна вэ гэж асуусан. Мэдгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу гэж хэлдэг. Өөрөө алчгаал улаанцэн би мэдгүй гэсэн. Сургаалт үгс 24:11 дээр өвөл рүү тугдах хүмүүсийг авар алагдах газрынхаа зүг гэлтрэх хүмүүсийг буцааж авчрахаас хойш бүс авраа. Бид үнийг мэдээгүй гэж хэлэх аваас зүрхийг чинь дэнслэгч анхаарахгүй гэж үү? Би ямар тэр үний харгалзагч юм уу? Би яаж мэдэх юм бэ? Тэр хүн өнөөш нь өгөх юм бол тамрын өмнөдийг мэдсээр ижиж би мэдхгүй гэдээ байгаад иж болох юм уу? Энэ сайн мэдээг пастор номлогч нар л ганцхан тараадаг юм биш. Бид нэр энэ сайн мэдээний төлөө амьдрах ёстой. Бид нэр сайн мэдээ тараахын төлөө амьдрах ёстой. Яагаад вэ? Яагаад гэвэл аврагдаагүй хүмүүс дэндүү их байна. Тийм учраас Илч Паул Үйлс 20:24 дээр
Гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албааг үүсгэхийн тулд өөрийн амийг юмч нэ бодлого явж ирсэн. Илч Паул энэ сайн мэдээний төлөө ноорол, нүцгэрэл, даарал, хөөрөл, өлдөх, цангах, хүнсээр хомсдох, олон удаа дашуурдулсан, олон удаа шоронд хоригдсон, чулуугаар зохиулаад, үчгээд, эргэж амьлаад дахиж орж сайн мэдээ тараасан. Тэгээд Ром сайн мэдээ тарааж агаад цаазлуулдаг. Үйлс номдэр гарч байгаа элч нарын хинэнч амар тайван урд насалж байгаад үхээгүй бүгд сайн мэдээний төлөө амиа өргөсөн. Стефан үйлчлэгч үг тунхаглаж байгаад чулуугаар зохиолж алуулсан. Бид нэр энэ сайн мэдээний төлөө ямар зовлон амсаж байгаа юм бэ? Бид нар ямар шоронд орсон юм уу? Бид нар ямар тийм алуулаад байгаа юм уу? Энэ сайн мэдээний төлөө бид хүн өөрсдийнхөө цаг хугацаа эргчүүлээ аз жаргалаа золиослох хэрэгтэй. Золиослж байж хүний сүнс аврагдана. Ямар ч золиослолгүйгээр энэ сайн мэдээд харагдахгүй. 2 дугаар Коринт 9:6 дээр хармыг таригч нь хармыг хураана. Өгөөмрөөр таригч нь өгөөмрөөр хураана. Тарина гэдэг чинь золиос. Бага золиослох юм бол бага аврагдана. Их золиослох юм бол их аврагдана. Бид нэр энэ сайн мэдээний төлөө үлдсэн амьдралдаа өнгөрүүлэх ёстой. 1 дугаар Коринт 6:1 дээр Бурхантай хамтран ажиллагчид бид та нараас хичээнгүлэн уяа. Бурхны нэгүслийг дэмий хоосон бүү аваарай. Бид нар Бурхантай хамт ажилладаг хүмүүс. Колосе 4:11 дээр энэ хүн гэж хэлчихэд эднэр л Бурхны хаанчлалын төлөө надтай хамтран зүтгэгчд юм а гэсэн. Газар дээр амьдарч байгаа хэрнээ Бурхны ажлын төлөө ажиллаж байгаа хүн. Ус дахь ертөнцийн амьдарч байгаа хэрнээ мөнхийн ертөнцийн төлөө, сүнсийн төлөө амьдарч байгаа хүмүүс. Цаг хугацаанд дээр амьдарч байгаа хэрнээ мөнхийн зүйлийн төлөө бид нар амьдарч байгаа хүмүүс. Гайхалтай биш гэж үү? Ганцхан аврагчгаал. За өөрийнхөө их юм хийчихэл ямар ч хариуцлагагүй. Чуулганд ирчгээл, нөхрөлчгөөл, хамт магтнууд уулзчаал, залбираал яг мэдээж баярлж байна. Гэхдээ тэгэл болоо юм уу? Энэ итгэж хүний хийх ёстой бүх юм уу? Бид нэр боддоор энэ сайн мэдгийг тарах хэрэгтэй. Энэ сайн мэдгийг тарахын төлөө өөрийнхөө цаг хугацааг золиослох хэрэгтэй. Эд хөрөнгөө золиослох хэрэгтэй. Эрх чөлөөгөө золиослох хэрэгтэй. Ийм золиослолгүйгээр, ийм зовлонгүйгээр хүний сүнс аврагдахгүй. Бид нар энэ сайн мэдээний төлөө үлдсэн амьдралдаа өнгөрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бол заах зөндөө их байсан. Цаг ямар хурдан дуусчихва. Дараа дахиад оръё. За ямарч байсан. Өнөөдрийн сургаалын сэдв юу вэ? Бурхны таалдаг амьд дахил битгий мартаарай. Одоо аврагдсан хүн Бурхны тааламжтай амьд дахилыг өргөх хэрэгтэй. Залбирцгаая. Өршөөнгүй бидний Бурхан амин. Бурхнаас хол гин нүгэл дотор амьдарч байсан биднийг та өрөвдөн хайрлаж бид Бурхныг мэдгүй байхад эзэн Есүс та бидний өмнөөс үхэж урсгасан үнэтэй царай нүглийг мань мөнхөд уучилж ямар ч гавьяа байгуулаг байхад биднийг аварсан энэ агуу нэгүсэлд тань баярлаа. Одоо үлдсэн амьдралаа Бурхны бидэнд өгсөн энэ нэгүсэлд хариулахын төлөө яах ёстой вэ гэдгийг та бид бүхэнд ухааруулж өгнө. Бурхны алдрын төлөө, сайн мэдээний төлөө үлдсэн амьдралаа өнгөрүүлэхэд мөн үлдсэн амьдралаа Бурхан тааламжтай амьд дахил болгож өнгөрүүлэхэд та бид бүхний эрхмээр хэрэглээрэй. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.